Эм бүх толлуулж байна. Надтай үлдээж Сэм. Зохиолч Дастин Тау. Орчуулсан Гэрэл цогтын Мөнх болд. Зохиолыг уншсан Болдбаатрын Ариун зул. Өмнөтгөл. Нүдэн ханингуутал хуучны дурсанд сэтэрч бүх зүйл эхэлж асан тэрхүү үе рүү эргээд очих мэт болно. Намын дэлгүүрийн хаалга онгойч түүнийг орж ирэхэд салхиар туugдсан 2-3 шаргал навч эргэлдэн бүдсээр газар унлаа. Хөвөн даавун гадуур хөрвнийхээ ханцуг шамалж дотуур нь урт хоолойтой цагаан ноосон цамц өмсжээ. Би энд ажиллаад 2-7 хонж байна. Харин тэр 3 дахь удаага орж ирж байгаа нь энэ. Түүнийг Сэм Обаяши гэдэг. Бид англи хэлний хичээлд хамт суудаг. Өнөөдөр түүнийг ороод ирэх болов уу гэж өдөржин цонх харуулдаж билээ. Гэхдээ яагаад ч юм бэ? Бид нэг ч үг сольж үзээгүй. Тохироо бүрдээгүй гэхүүдээ. Намайг хүмүүст үйлчилж ном үрж байх зур тэр дэлгүүрээр холхино. Ямар нэг юм хайгаа юу? Эсвэл зүгээр л номын дэлгүүр таалагддаг хэрэггүй? Арай би таалагддаг юм биш байгаа. Нэрийг минь мэддэг болов уу гэж бодсоор 50-аас ном буулгаж байх зур түүний хүрэн борнууд онгорхой завсраар үзэгдэж бид анх удаа харц тулгарлаа. Бид нэгнээ ширтээд л байв. Дараа нь тэр инээмсгэлж юу ч юм хэлэхээр ам нээгтэн би 50-ийн хоосон зайг шалуухан шиг номоор бөглөөд хажууд байсан хайрцгаар шүүрэн агуулгах руу гүгээд орчихов. Дүүрч гисэн тэнийг юм да би. Ядахта хариу инээмсгэлж болох шүү дээ. Сайхан мөчийг буснуулж орхисон өөрийгөө нэг сайн зэмлэж аваад түүнтэй танилцахаар зориг шулуудан гарч ирлээ. Даанч Сэм бараа сураггүй алга болжээ. Тооцооны лангуун дээр урд өмнө харагдаж үзэгдээгүй цаас нугалж уралсан сакура цэцэг байхыг олж харав. Гартаа авч нямбай нуглаасыг багтан харлаа. Сэм үлдээсэн бах та. Хойноос нь гарвал холтоогүй ч байж мэднэ. Хаалгаар салхи татуулан гүн гарахад гудамж талбай оргүй хоосон болон замхарч энэ явдлаас 2-7 хоногийн дараах дүр зураг тодорч би 3 дугаар гудамжны булангийн шуугант нэгэн кафед орж ирлээ. Модон шалан цуулгасан дугуйр ширээнүүд дээр суух үеийнгийн залуус хүүхдүүд керамик аягнаас ууцгааж утсаараа селфи идэх нь харагдана. Харин би ялимгүй тамцсан нэвсгэр саарал цамцаа өмсөд үсээ гөлчийтэл самнаж ард нь боожээ. Техний ард зогсоо захиалга авах Сэмийг би харахаасаа уртаж хоолоогоор нь танилаа. Хормих зүүсэн болоод ч тэр нэлээд өндөр харагдана. Би булангийн ширээнд тухлаад юм зумаа гаргаж тавилаа. Тэмдэглэлийн дэвтрээ дэлгэн цаг өнгөрөх зураа түүн рүү очих зоригоо хурцлан өөртөөгөө ярилцсан. Угтаавал зүгээр л өөрийнхөө уух ямиг захиалах гэж байгаа хэрэг шүү дээ. Дэвтрээсээ харц салган дээш харах үед Сэм хажууд минь ирчихсэн уур савсан аяг бариад зогсож байв. Хүй, би захиалаагүй дээ гэж намайг гайхан хэлэхэд мэдэж байна. Өмнө нь ууж байсан болохоор наваад ирлээ гэд Сэм аягтайгаа өмнө минь тавив. Зөгийн балтай лавандын латте мөн бидтэй. Би эхлээд аяг руу дараа нь дугаарлсан хүмүүс рүү тэгээд Сэм лүү ширтлээ. Сэм инээмсэглээд зүгээрээ манахаас өгч байгаамаа санаа зовох хэрэггүй гэв. Бид дахиад л дууга хураацгаав. Альвэж үли ямар нэг юм хэлээчтэй. Өөр юм уух юм уу гэж Сэм нам гүмийг эвдлээ. Үгүй зүгээр байна. Нөгөө юу баярлаа. Зүгээр дээ гэснээ Сэм инээмсэглэн хормогчныхоо халаасанд гараа шургуулснаа. Чамайг Жули гэдэг баха гэд энгэрийн зүйлтэй зан. Намайг Сэм гэдэг хэмээн өөрийгөө танилцуулав. Мэднэ. Бид англи хэл дээр хамт суудаг. Тийм. Чи даалгавраа бүгдийг хийчихсэн үү? Амжаагүй л явна. Ашгүй дээ. Би ч бас хийгээгүй гэд Сэм санаа алдлаа. Ахин нам гүм ноёллоо. Түүнээс синемон ханхлана. Хэн маань ч юу ярихаа мэдсэнгүй. Би кафег тойруулан харлаа.
Чи завсарлаж байгаа мó? Сэм техникийн арлуу харц чулуудснаа эрүүгээ өвчин жуумалзаж. Гүй яах вэ? Өнөөдөр менежер алга тэгэхээр завсарлаж л байгаа юм шиг байна. Чамд тийм эрх бий юу? Өнөөдөр 5 завсарлаа. Тоолох хүн байхгүй наз юм да. Хоёулаа зэрэг инээд алдлаа. Мөрөн дээрх ачаа арай л хөнгөрчих шиг санагдав. Чамтай хамт жаахан суувал дургуутгүйз. Тэгэлдээ. Би эд зүйлсээ холдуулан цай гаргаж түүнийг хажуудаа суугаач гэж урьлаа. Хаанаас шилжиж ирсэн гэлээ? Сиатлаас. Бороохур ихтэй газар гэж сонссон. Тийм ээ, үнэн. Би инээмсэглэв. Анх удаага ярилцаж байна. Хичээл нам сургууль соёл гээд өөрсдийнхөө тухай аахар шахар яриаг ам хуурайгүй өрнүүлв. Сэм эрэгтэй дүүтэй, хөгжмийн сэдвтэй баримтат кинонд дуртай, бас гитар тоглож чаддаг аж. Сэм байс хийгээд л өрөөг тойруулан ажина. Сандраад байгаа бололтой би ч нэг их ялгаагүй дээ. Гэхдээ л хэдхэн цагийн дараа бид эртний танилуучийг инээлдэж сууцгааж байв. Жаргах нарны улбар туяанд Сэмийн арьс алтран харагдана. Анзаарахгүй өнгөрхийн аргагүй аж. Найзууд нь орж ирж түүнийг дуудах хүртэл цаг хугацаа өнгөрснийг ч мэдсэнгүй. Урд шаргал үстэй охин Сэмийг мөрөөр нь тэрснээ над руу хөмсөг зангидлаа. Хин хин бэ? Жули, саяхан энд нүүж ирсэн. Хаанаас? Охин намайг сонжиж ажина. Танилцаач, Тейлор гэснээ Сэм мөрөн дээр нь анаал байх түүний гарыг зөөлөн алгацснаа. Ажлын цаг дуусахаар бид хамт явж кино үзэх гэж байгаамаа. Цагийн дараа гэсэн үг. Хамт явал да. Сэтгэл зүйн аимшигын кино гэж Тейлор нэмэрлээд. Чам таалагдахгүй л болов гэв. Бид өөдөөсөө ширтэлцлээ. Албаар өдөөд байгаа юм болов? Ширээн дээр тавьсан утас минь чичирч би цагаа харлаа. Амтд зүүднээсээ цочин сэрэгшгэл санагдав. Зүгээрдээ харилгүй болохгүй нь үзэж амжихгүй нэ гэж хэлээд үндийхөд Тейлор миний байрыг эзэллээ. Үерхдэг юм шиг л харагдаж байна. Би баяртай гэж гар даллан ширээнээс босож одсон ч явхаас өмнө тек рүү очиж Сэмийг хараагүй эсхийг магдалсныхаа дараа цүнхнээсээ цаасан цэцэг гаргаж ирэн тавцан дээр үлдээлээ. Номын дэлгүүрээс нэгийг олсныхоо дараа Сакура цэцэг эвхэд сурах гэж бүтэн 7 хоногийг интернетээс заавар үзэн өнгөрөөсөн юмдаг. Иймэрхүү зүйлд эв хавгүй учраа ямар хэцүү байсан гэж сараа нэвхэх арай амархан юм билээ. Цүнхээ хумайд кафенаас яран гарлаа. Гэтэл нэг мэдхэд би гэрийнхээ урт талын довжоон дээр тэгшилж тайрсан зүлгээ ширтээд зогсож байв. Өглөө эртийн шүүдэр өвсний толгойд бүнжигнэн. Цанхан онгорхой Сэмийн машин дэргэд ирээд зогслоо. Өчигдөр орой тэр над руу зурус илгээсэн юм. Сайн уу? Сэм байна. Би өнөөдөр жолооны үнэмлэхий авлаа. Хүсвэл чамайг сургуульд хүргэж өгье. Очоод авъя. Урд суудалд суугаад хаалхыг хав. Бүхээгээс амтд журж арьсан эдлийн үнэр үнэртэн. Сүрчиг юм бах та. Сэм хүрмээ хоош чулуудаж харин би хамгаалтын бүсээ зүүлээ. Утсан аягны тавиурт хийж машины хөгжимтэй USB-гээр холбожээ. Миний мэдэхгүй нэгэн хөгжим хангинана. Дуртай дуугаа тавьж болно шүү гэж Сэм хэлээд үүнийг утсандаа холбочих гэв. Тэрхэн зур твдэж сандраад гар утсаа чанга хатгалаа. Хөгжмийн сонголтоо одоо мэдрүүлмээргүй байна. Таалагдахгүй бол яах юм? Зүгээрээ гоё л дуу явж байна штий. Надтай ижил радио хийж сонсдог байх нэ? Дургүй хүн байдаг юм уу? Бид үе үе харц солилцохоос бусдаар дуугүй явцгаав. Ярианы сэдв болж яриа өдөгсөн. Арын суудал руу өнгөж чулуудаж орхисон хүрмийг харлаа. Чиний машин уу? Бишээ, аавынх гэснээ Сэм хөгжмийн дууг намсгаад аав пүрэв гарагт амардаг болохоор би машиныг барьдгийг. Гэхдээ өөрийн гэсэн машинтай болохоор мөнгө хурааж байгаа. Тийм болохоор л кафед ажилдаг. Би ч бас мөнгө хураадаг. Юунд зориулж? Би хэсэг бодол хийллээ. Коллежид сурахаар бас гинэт нүүвэл байр түрээслэх мөнгө ч хэрэгтэй. Тэгэд хаана амьдрах санаатай байна? Дөнгөж саяхан нүүж ирсэн биз дээ. Юу гэж хариулахаа мэдсэнгүй. Сэм толгойд охин "Тэгэхээр нууц яах нэ?" гэв. Би чимээгүй л хариу нэмсэглэв. Дараа хэлээ. За. Болж байна гэд Сэм намайг ширтэв.
Дараагийн пүрэв гарагт гэвэл яаж байна? Сургуулийн зогсоол руу эргэх зуур би инээдээ барьж ядсаар явлаа. Яасан хурдан хүрээд ирвэ? Энэ янзаараа пүрэв гараг миний дуртай өдөр болж мэдхээр вэ шүү. Дурсамж ахиад солигдов. Алт мөнгөн өнгөт агаарын бөмбөлгөөр эмжээрлэн чимсэн номон хаалганы доогуур гарч хөгжим нийжгэнж хурц гэрэл гэлсхийх танхимд орлоо. Өнөөдөр манай сургууль дээр бүжиг цэнгүүн болж байгаа юм. Таних хүн нэг ч алга. Ээжийн сонгож өгсөн хөх сатийн даашин зар гоёод үсээ шууж боогоод нааш ирсэн хэрэг. Толинд хараад өөрийгөө ч таньсангүй. Гэртээ үлдмээр байсан хэдий ч аав ээж хоёр гарч найзуудтай бол гэж шахаад байсан учраас тэднийхээ урмыг хугалахыг хүсээгүй юм. Хүйтэн ханнаалж хөгжилдөн бүжиг хүмүүсийг ширтэн цаг гаруй зогсов. Үй үй гар утсаа шалгаж хүн хүлээж буй царайлсан ч утасны дэлгэц хоосон хിവэр. Хэрэггүй л энд ирлээ. Явъя гэсэн боловч юунд ч юм бэ хорогдно. Сэм өнөөдөр ирж магадгүй гэж үгэн завсраа хэлээд амжсан. Даанч 2 цагийн өмнө түүн рүү зурус бичсэн ч хариу алга. Уншаагүй бололтой. Хөгжим удааширч хүмүүс шингэрч эхлэхэд би Сэмийг хайхаар бүжгийн талбай руу гарлаа. Хайж арай гэж олдол зүрх зогсчих шиг болов. Сэм Тейлерийн бэлхүүсээр тэврээд намуухан бүжиж байв. Хоолой бачуурч живж байх шиг санагдана. Яах гэж ийшээ ирэвдээ. Гэртэл үлдэх ёстой байсан. Зурус бичих ч хэрэггүй ээж. Би хүн харчхаас урдж бушуухан гүйн гарлаа. Шөнийн харанхуй намайг угтан авахад чанга хөгжим намжиж амьсгаа авахад арай хялбар болов. Цөөн хідэн гудамжны гэрэл ялтайх сургуулийн зогсоол бүжгийн талбайтай харьцуулахад ажин түжин. Манан татсан орой аж. Бороо орхоос өмнө харилгүй болохгүй. Ирж аваач гэж ээж рүү зурус бичих үү? Арай л ирт юм а. Яасан ийсэн гэж асууж шалгаагаад салахгүй үз. Алхаж хараад симээрх өрөөнд орчихъя. Өндөр өсгийд хөл өвдгөгч тоохгүй хичээн алхлаа. Зогсоол уруудан алхаж явхад заалны хаалга нээгдэх ардаас дуулдаж намайг дуудахад би хоолойг нь даруй танилаа. Жули! Эргээд хартал хизээнийхээсээ илүү чухал царайлчсан хар хослолтой Сэм зогсож байв. Хайчих гэж байгаа юм бэ? Гэртээ харъя. Бороо орж байх дүү. Юу гэж хариулах ёстой юм болов? Би ч тэнэг хүн юм да. Хүчлэн инээмсэглээд зүгээр л жаахан манан төдий шүү дээ. Би ч борооны хотоос Сиатлаас ирсэн хүн мартчихаа юу гэлээ. Хүргээд үгүй. Зүгээрээ жаахан алхмаар байна. Хацар халуун шатна. Үнэхээр алхмаар байгаа хэрэггүй. Тийм ээ, битгий санаа зовоо. Бушуухан алга болоод өгмөр санагдана. Гэсэн ч Сэм хөдөлсөнгүй. Тэгэхээр нь өөрөөр оролдоод үзэхээр шийдлээ. Найз охин ч хүлээгээд байгаа юм шүү. Аа? гэж тэр багхан түгдэрснэ. Тейлер бит хоёр болцдгүй зүгээр л найзууд гэж тайлбарллаа. Зөндөө юм ярмаар байсан ч хоолой зангираад үг гарсангүй. Би юу нь яагаад байна вэ? Ямар Сэм миний найз залууч биш. Яагаад ийм эрт харж байгаа юм? Бүжгийн талбайн хурц гэрэл дор Тейлерийн бэлхүүсээр тэврэн бүжих түүний дүр нүдэнд харагдаад болдоггүй. Даанч ямар үннээ хэлэлтэй биш дээ. Сургуулийн бүжиг онц санагддгүй маа. Тэгээд л тэр Сэм толгой дохиод гараа халаасандаа хийлээ. Чамайг ойлгож байна. Олигтойхон санагддгүй байх л да. Юун сайхан байдгийм бэ? Зөв хүнтэйгээ очиог болохоор л тэгж байгаа юм. Үгийн сонсоход амьсгаа дээрдэв. Дотор нижигнэх хөгжим хан даган цуурайцаар ахин намуухан аялгуу явж эхлэхэн дуулдлаа. Хаалган дээр зогсох Сэм гялалцсан ганган шаахааныхаа үлмийн өсгийг товшин бүжив. Яасан бэ? Бүжиглэх дургүй мүү? Харин л дээ. Би тийнд сайн бүжигчин биш. Бас намайг хүмүүс хараад байхад дургүй. Сэм эргэн тойрноо нэг харснаа над руу гар сунган инээмсэглэв. Энд хинч алга байна. Сэм гэж намайг ам нээж амжаагүй байхад мөнөөх танил инээмсэглэл тодров. Ганцхан бүжгээ. Сэм ураг шалхаж гарыг минь атгаад өөр лүгээ татав. Амьсгаа дээрдэд ирлээ. Анхны бүжгээ сургуулийн зогсоол дээр хийх чинээ сансангүй. Мананд түүний царай шүүдэртэн үзэгдэнэ. Танил сүрчгийн үнэр уушиг дотрын минь дүүргэхэд би хацраа түүний цээжинд нав.
Мөрөн дээгүр нь гараа давуулах үед Сэм нэг зүйл анзаарчихan тэр. Энэ юу вэ? Цаасан сакура цэцэг эрзэн бэхлээд бугуунда зүүчихсэн байсан юм. Хацар ахиад л халууд өгөв. Зүйл далдаагүй болохоор нь өөрөө хийсэн юм а. Би чамд өгсөн санагдах юм. Чамаа гэж мэдээд байсан юм а. Үүнийг сонсоод Сэм инээмсэглэлээ. Ангиж өнөөрөө би чамайг бүжгэнд өргөх гэснээ татгалзах байх гэж хайгаад чадаагүй маа. Яагаад? Номын дэлгүүр таарсныхаа дараа зурус бичээгүй болохоор ч юм л. Би нүдэ зэрмэлгэн түүнийг ширтэн бодол хийллээ. Гэхдээ чи надад дугаараа өгөөгүй штэ. Сэм толгой гудаалган жуумалцлаа. Юу нэнэдтэй байна гэж намайг багахан уурсангуу асуухад Сэм миний гараас атгаад эвхмэл цаасан сакура цэцгийг дэлгэн задлалаа. Би эсэргүүцэх гэж оролдсон боловч түүний гарт байгаа бичгийг хараад даруй ойлголоо. Зурус байжээ. Цаасан дээр Сэмийн нэр, утасны дугаар дурайна. Задалж үзье гэж юр бодсонгүй гэж би үннээ хүлээв. Үгүй дээ, миний л буруу. Би динэлдэв. Төдөлгүй миний царай хувирахад Сэм яасан бэ гэж сандран асуулаа. Цэцэггүй олчлоо штэ. Цаас урагдаж манангийн чийг нэвтэрчээ. Зүгээр дээ, дахиад л хийгээд өгчихье. 1000-ыг хийж өгнө. Би түүнийг тэрвэрлээ. Бид зогсоол дээр хөгжмийн бөглөө аялгаунд бүжиглэн эргэлдэнэ. Үйлс газар буусан мэт эргэн тойронд минь битүү манан хучжээ. Манан арилж шөнийн тэнгэр цэлээхэд дурсамж минь ахин өөрчлөгдлөө. Хувцс хунар минь 2 давхрын цонхоор нисч зүлгэн дээр хураасан аавын эд зүйлсээр бууна. Аав ээж маань бүтэн цаг хэрэлдэж байна. Тэвчид суух аргаалга. Салд сарних нь илэрхий болоод байсан ч гэлээ ийм хурдан гэж сансангүй. Би хаачих вэ? Сэмийг намайг аваач гэж гуйсан ч тэр хараахын ирж амжаагүй л байна. Хөршүүд цонхоор хараад байгаа нь мэдрэгдэнэ. Хүлээж твчихгүй нэ. Би булан тойрмогцоо хар хурдаараа гүйж бүх юм ард хоцрох хүртэл гүйсээр л байлаа. Хаашаа явж байгаагаа ч мэдэх юм алга. Таньж мэдэх зүйл нэгээхэн ч харагдхаа болох хүртэл би гүйсээр л байлаа. Тэгсээр хотын захад хурч уулын зүг цэлийг бэлчээр тулж ирэх үедээ л би гар утсаа мартчихснаа санав. Хоосон замыг машины их гэрэлтүүлв. Замаас гарч зогсдол мөнөөх машин хурдаа саасаар урд минь зогсох нь Сэм мөн. Урд суудалд яаран суух надаас тэр зүгээр үү гэж асуулаа. Гэрт чин очсон чин чи байгаагүй. Утсаа мартчихаагүйсэн бол түүнд байршлаа илгээх л байсан. Намайг яаж олов? Мэдхгүй. Энд тэндгүү хайгаад л байлаа. Түүний машинд хөдөлгүүрийн хөнгөнөх жимээг чагнан хэсэг суулаа. Гэрлүүгээ явах юм уу гэж Сэм амнэ. Яасан ч үгүй. Хаашаа явмаар байна? Харсан зүг рүүгээ. Сэм машинаа хөдөлгөж бид ямар ч зориггүй хотоор баахан хэсүүчлэв. Хичнээн хугацаа өнгөрснийг ч бүү мэд. Дэлгүүр хоршоодын гэрэл нэг нэгээрээ унтарсаар зам харгуй харанхуй татаж эхлэв. Нэгэнт явах газаргүй болсон учраас Сэм 24 цагийн өөртөө үйлчлэх дэлгүүрийн гадаа машинаа зогсоож хөдөлгүүрээ унтраалаа. Толгоогоо цонхны шилэнд наагаад нүдэ анин суухад минь тэр олон долоо юм асуусангүй чимээгүй л байлаа. Зүүдний ертөнцид айлжлахаасаа өмнөх санаж байгаа дүр зураг гэвэл дэлгүүрийн гэрэлтдэг пайз, Сэмийн ноосон хүрэм, дурсамж ахин солигдлоо. Алтан нарны туяа улаар нь тусаж хацрын минь ээх үед би зүлгэн дээр сэрлээ. Босоод хартал эргэн тойрны моддыг цаасан цэцгээр чимгэлжээ. Гараар нугалсан хэдэн мянган сакура цэцгийг урт утсаар мөчрүүдээс дүүжилсэн аж. Аясын салхи зөөлөн сэвэлзэх төдийд унжуу уд шиг намилзан байх нь яасан үцгсэлэнтэй. Хөлдоор дэвссэн цэцгэн зам гитарын аялгууруу хөдлөнө. Цаасан цэцгээр хийсэн хөшгийг цаана нь гараад саялныг хаана ирснээ саналаа. Бидний болцдог нуурын эрг. Өөр хэний ч мэдэхгүй газар. Өмнө нь хэдэн зуун удаа хамтдаа ирсгээсэн байх. Дээрх нууцлаг газар. Моддын чөлөөнд гарахад нар бүжгэлсэн нуурын эрэг дээр Сэм намайг хүлээгээд зогсож байв. Жули,
гэж тэр миний нэрийг дуудснаа гитараа доош тавив. Ирсний чинь мэдсэнгүй. Хүлээж байна гэж мэдсэнгүй. Сэм гарын минь атгаад би чамайг үргэлж хүлээнэ гэв. Би түүнд итгэсэн. Ямартай ч тэр үед лав итгэсэн. Нуурын эрэгт хамтдаа суугаад усны толиог ажлаа. Ягааран харагдах тэнгэрт үйлс хөвнө. Нар битгий жаргаасай. Түүнтэйгээ хамт суугаад л, ярилцаад л, зөвхөн өөрсдийгөө ойлгох хошин ярианд инээлдээд л бүх зүйл энэ л хിവэрэ байгаасай. Би түүнээс харц салгахгүй ширтэнэ. Сайхан инээмсэглэл, дух дарсан гил хар ус, борлсон арьс. Цаг хугацааг зогсоогсон. Тэгээд эндээ үрд үлдгсэн. Даанч чадахгүй. Зүүдэндээ ч түүнтэй үрд хамт байж чадахгүй. Үйлс хуралдан зузаарсан, газар нэг л жигтэй дөргөн чичирхийлж эхлэв. Сэм чинийг анзаарсан нь лавтай, шалавхан бослоо. Би түүний гараас шүүрэн авч, битгий яваач, гэв. Сэм над руу ширтээд, Жули, надад сонголт байсан бол би хизээж чамайг орхихгүй, хэмээн. Чи намайг аль хэдийн орхисон. Мэдэж байна. Харамсж байна. Бүр баяртай ч гэж хэлээгүй. Явхаас өөр аргагүй болно гэдгээ мэдээгүй маа. Хаанаас ч юм салхи сэвшин. Тэр салхи Сэмийг надаас булаах гэд байх шиг. Нар моддын цаагуур далдарч нуурыг сүүдэр нөмөрлөө. Бүх юм ингэж дуусах учиргүйсэн. Дөнгөжил эхэлж байсан бидтэй. Хамтдаа туулах урт аяныхаа гараанд ч очиагүй байсан. Зүрх амаар гарчих шахан оволцож би түүнийг явуулахгүй гэсэндээ гараас нь хамаг хүчээрээ зуурна. Шудраг биш вэ? Үгээ дуусгах гэсэн боловч хоолой зангирч нүдмийн нулимсаар дүүрээд чадсангүй. Сэм намайг сүүлчийн удаа үнслээ. Жули, бидний хэн маань ч ийм юм болно гэж мэдээгүй. Гэсэн ч бид дурсамж бүтээж чадсан бидтэй. Чамайг мэдээсэй гэж хүсэж байна. Өнгөрсөн бүхнийг чамтай дахин нэг удаа туулж болох байсан бол би эргэлзээгүй туулна. Төгсгөл нь ингэтэл өвдгөж шаналгах юм бол дахин туулах хэрэг байна уу? Энэ тухай бодоод би зуурсан гараа сулллаа. Намайг уучлаарай Сэм. Гэхдээ би чадахгүй. Гэд би нэг алхам ухрав. Сэм намайг үгээ буцаах болов уу гэж ширтсээр асан ч цаг үлдсэнгүй. Нүдний минь урд Сэмийн дүр замхран баларч өв олон сакура цэцэг болон хувирв. Салхи цэцэгсийг хаман усны мандалд тараан цацхад Сэмийг бүрмөсөн алга болохоос өмнө би амжиж нэгэн дэлбээг шүүрэн авч ингэртээ нав. Даанч тэрхүү дэлбээ хуруунаас минь гулсан одоод тэнгэрт хөөрөн алга боллоо. Яг л бусад шигэ.